жилийнхаа хөтөлбөрөөр манай хамт олон одоо оройгүй хэвчээс тусч авсан. Огторгүй дотор ч оройгүй гэдэг зүйл. Тэгэхээр оройгүй хэвчээс тусч авсан энэ сайхан тахилыг за ертөнцийн эзний үрээр үлэн хийж Баавгайн Батэлгэр. За Аллах буюу амины эзний үрээр үлэн хийж Аллахын дондгийн бачаргал. За бод зонхоо бурхны үрээр үлэн хийж Баяр магнайн Бирма. За Вишну бурхны буюу бүх эзний үрээр үлэн хийж Содонцэргийн баясгал. За бид дөрөв авчээ. Гэхдээ бид дөрөвдөө явж аваагүй. Та бүхнийхээ хичээл зүтгэл бүгдээрээ хамтаараа авсан байгаа шүү дээ. Зүгээр зарлиг нь ирсэн үрсэн энэ шүү. Зарлиг гэдэг энэ ирдэг юм аа хүмүүсээ хин дуртай нүүс хийгээд явдаг юм аа. Би энэ хамт олон дуртай бас хэлмээр байна. Янз янзын зарлиг зохиогоод явдаг хүмүүст хэлмээр байна. Үгүй шүү дээ. Тийм биш шүү дээ. Зарлиг гэдэг зүйлийг чинь эрхийнхаа дагуу хичээл зүтгэж, оюун ухаанаа ажилуулж, энэ бие махбодоо одоо явуулж байж, сүнсэн биеэрээ өсөд бийжиж байж, том эцдээс хүлээж авдаг эрх юм аа. Энэ үйлийг буруу хийх юм бол, дутуу хийх юм бол, хуудуутай хийх юм бол, ийм гариг гисэн буюу огторгүй ертөнцийн мөхлийг гэдэг юм уу? Тодорхой хэмжээний хор усгийг дагуулнаа гэж маш их хариуцлагатайгаар өгдөгийн. Тэгжээжийн зарлигийг авдгийн шүү хүмүүсээ нэг юм ойлгоод өгөлтөө. Бууж байна. Яагаад зарлиг авах нэгэн хүнийг энэ хороод одоо ингэ хороо ертөнц биш энэ хөх төрмөс дотор томилчоод байгаа юм бэ? Энийг бас нэг ойлгочоорой. Чин сэтгэлээсээ гуйж байна. Зарим их амархан ирсэн байж магадгүй зарим хүн. Зарим хүнд энэ их тийм амархан ирээгүй шүү. Дөрөв тийч болохоор юм шиг санагдчих магадгүй. Дөрөв гэдэг зүйл биш шүү хэлчихье. Замын чинь зассан өчнөө олон хөхтөнгөрийн улаашдар, мөнх хөхтөнгөрийн улаашдар, огторгийн улаашдар өмнө чинь алхаж яваа шүү. Тэд унахтаа унаж, босхтаа босож, уйлахтаа уулж, дуйлахтаа дуулж явсаар байгаад өнөөдрийн дайтай энэ үйлийг хийх замд та бүхнийг хөтлж оруулсан шүү. Бас бусдын хөтөлбөр хүчийг нэг үнэлчихээрэй хүмүүсээ. За энэ тэнгэр алтан газарны номтын тэнгэр байдаг. Ороогийн номтын тэнгэр байдаг. Кайлас ууланд очиж Кайлас уулыг юу ах вэ? Номтын тэнгэрийн алтан үнэнийг тосож авахдаа энэ үүлийн зарлигийг авчирчээ. Тэгээд энэ үйлний зарлигийг авцрах нэг хэрэг үйлэнд оролцох дуудын үрсийн дуудах хоёр дахь том. Тэгэхээр та бүхэн маань бүгдээрээ өнөөдөр энэ цаатах хурж ирсэнд маш их баяртай байна. Ганцхан цагаа барьж ирнээс хойш. Тэгэхгүй бол одоо бас бидний чинь номтын тэнгэрийн нэр гарч байгаа. Өвдгийн чинь нэр гарч байгаа шүү дээ. Тэгэхээр хамт олноороо бүгдээрээ бас яг ухамсартай байхгүй. Нөгөө огторгын эзэдийн үйл авсан нөгөө улааш нарыг нь байж байгаа. Бусад аль бүлүүдээс бүр 7 дор зохион байгуулдаг. 7 дор ухамсаргүй хүмүүс юм гэж бодно шүү дээ. За бүгдээрээ ингэ. Солирын одоо нэг тахилгын нэг танилцуулга явж байгаа хооронд өргөлөө өргөх баг. Бүгдээрээ сайхан зүгд өргөлөө өргөн 9 одоо өргөл өргөн шүү. Ихтлийнхаа цөмрөө өргөл өргөн. Ихтлийнхаа цөмрөө өргөл өргөн. Одоо нэг цөмрөөгээ доошоо өргөн гэсэн утгатай байна шүү. Ихтлхийн цөмийн эзэд минь гэж байгаа утган тэгж өргөх юм шүү. Эсвэл 9 эртний амны цөмийн их эзэд минь ч гэдэг юм огторгон эцгэд минь ч гэдэг утгаа тэгж байгаа сайхан өргөлөө өргөж 9 удаа сүүгөө өргөчих. Дараа нь 9 удаа ихтлхийдээ мөргөн шүү. Түрхээрээ мөргөн. Үнгэлцгээрээ мөргөн. Үнгэлцэг чинь дэлхийн цөмтэй холбоотой. Үнэний үйл хийж авнаа гэлээ. Алтан үнийг дэлгэсэн цагаас хойш алтан үнэний эцдүүд нь өөрсдөө их дэлхийдээ ингээд үнгэлцгүүдийг хамгаалах гэдэг нь сэргээх гэдэг. Үнгэлцгийг нь эцдүүдийг дуудаж буулгах гэдэг юм. Тэгэхээр хэдүүлээ тэгж юу хийн шүү. За тэгхэн үгээр ингэж л ойлгооч. За алтан тэмээн алтан хөлөндөө солирын алтан үнсийг цуглуулж алтан шоргоолж өгдөгөө гэж.
алтан сонон, алтан дал жигүүртэй, алтан туяаг цуглуулж, алтан гэгээг бүтээгээд цөмийн гал руу илгээд гээ. Алтан түрүүн, алтан сүгэндээ буюу хамартаа, алтан амтыг зураагаар, алтан үнсээр, алтан зүрүүгэн дамжуул. Энэ орчлын ертөнцид байгаа өчнөө олон жижиг алтан амьтад бүгдээрээ энэ ихтгэлийн алтан цөмийг бүглэх алтан цөмийн эрчим энергийг бээрээр товч авчаад доошоо дамжуулаад дорноо эхийн цөмөө хамгаалдаг байх нэ. Бүтээдэг байх нэ. За алтан ам бүрийг амнасаа тасалж бүтээсэн алтан эрдэнэ солир бий билээ. Алтан заяа бүрийг амьшигын хайрлаж хамгаалагч алтан дэлхийн эзэн нь бий билээ. Алтан зуун улсынхан 13 оргилын алтан аршаан бүгдэд амьдралыг бүтээсэн бий билээ. Алтан нарны алтан хэлхийг ашид бүтэн байлгах амин алтан солирыг эцгэд бид билээ. Алтан солир үгүй бол алтан амьдрал үгүй. Алтан шоргоо цэцгэд үгүй бол алтан шороохон үгүй. Алтан шороохон үгүй бол алтан цөм үгүй. Алтан цөм үгүй бол алтан оргууч үгүй байлаа. За бүгдээрээ алтан солир эцтэй буулгая. Бүтээгч нарын Хөх тэнгэрийн бид бас бүтээгч нарын мөн хөх тэнгэрээ чилсэн бид нар мөнгөлөгч нар юм. Огторгыг хамгаалагч нар юм. Энгэр цээжинд чинь ариун хайр байж гимээ. Энэ алтан хаврагны чинь амьсгалах тоод нь алтан цөм чинь амин галаар тэтгэж мөнхөр хүчиртэй юм шиг. За бүгдээрээ алтан цөмийн эцэгтэй хүндэтгэлээ үзүүлээрэй. За дараагийн 10 гаруй алтан үйлт хийж явсан тэр жил 3 жилийн өмнө тэрний үргэлжлэлд ингээд хийгдээд явж штэ. Кайлаас уулан дээр очиод алтан өмнөний эцгийг сэрээлээд гэсэн хэцүү үедээ алтан оройгүй докторгойг л хамгаалж ирсэн. Эцэд маань байж шүү дээ. За дараагийнх нь шүрэн солир эзэн. За шүрэн солир эзний цөмийн гадыг даш юм. Мандана хамгийн ихлэ гаргав. За 8 өнгийн чулуу эдээндээ зэгсэн байгаа. 8 чулуу нь өнгийн хурц тод тогсны өнгө шиг тийм хурц янз янзын өнгөтэй байгаа. Шүтэн дээр юу байгааг та нарт хэлээд байгаа дараа нь бид нар шүтэнийхээ мөргөх юм аа. За гал дээр 3 м гэртээ тойрог бүхий дамхан гал байгаа гэсэн. Тэр нь аль юм? За галт модны унсан модны үнс. За миний бор гэсэн эрдний билээ дуу тавих юм байна. За бүгдээрээ дахир шүтэндээ өнгөсгөж чад 8 удаа мөргөн гинэ. За шүрэг эрдний эцгэд ижид ирэх юм байна. Галдаа 8 удаа шөөг өргөн гинэ. Энийг аюулш бодож байгаад яаж хийх юм хандаарай. За хүний битээ зөвлөх юм бол одоо бидний зүрхний гадуур өнгөцгний аршаан
одоо байгаа шүү дээ байгаа. Тэрнтэй зөөрлж үзээрэй. Их дэлхийн цөм чинь алтан цөмнийхээ гадуур одоо дахиад дараагийн цөм буюу энэ цагийн ангаа шинжлэх ухаанаар бол шингэн цөмгөө яриад идэв шүү дээ. Манай цөм дотроо дэлхий дотроо хоёр цөмтэй нэг нь хатуу цөм үү нэг нь гадуур шингэн цөм нь байдаг. Одоо тэгвэл шингэн цөм. Тэгвэл бид нар зүрхтэй бидний зүрхний гадуур өнхөлцөн дотор шингэн байгаа. Ингээд зөөрлөд үзвэл бид нар дэлхийдээ ямар ижилхэн бэ гэдгийг бидний бүтээхдээ яг нэг фрактал гэдэг юм уу адилхан бүтээцтэйг ойлгох бол доо. Тэгээд дэлхийн гүр болж ирсэн цаанарчсан бид нар ч гэсэн бүгдээр дэлхийгэл бидээ тэгээ явж байгаа штэ. Зүгээр энэ чинь хоосон утаа зүйл биш штэ. За гартаа 8 удаа гэж. За Эрдэнэсийн 7 байх. За шүрэн эрдэнийн солирын тахилгыг хийх эрхийг явуу. Сая манай Америк явсан хүмүүс хийчээд ирсэн. Манай Америктайгаар шавнар хийчээд ирсэн. Бермудын гурвалжин бид нар сая тагсан. Тэнд шүрэн эрдэнийн цөм байна. Тэр доор энэ цагийнхаар бол нөө эрлэг томынхан гэж ярьдаг. А яг энэ солирын утгаараа цөм рүү буюу амь рууган ороо явахаар шүрэн эцдэг шүрэн цөм тэнд байна. Ойлгож байна уу? Шингэн цөм доор нь байна. Бүхнийг дотгошоо сорж аваад байна. За цаг нь хаалган нэгтгэж штэ. Тэрээс үргэлж сорж авдаг биш штэ. За. Хизээ хэлээ аюул шүрсэн. Хэдэнд явж хэлээ та. Хэдний өдөр хийсэн? Хэдүүлээ хийсэн? Бермудын үлийг 8 удаа байсан. Ингээд бүгдээрээ дорноо л үлээ хийгээ явж байна. Зүгээр нэг ерөөсөө тэнэд гэдэг юм явж байгаа нэг хэрэг ч байна. За. Тэгэхээр юм бүхэн учиртай шүү. Түрүүн 21 үлээ бид нар төвд рүү явсан. Алтан цөмийн одоо солирын эцдийг үлийг хийх гэх юм уу? Үйл хийх нөхцөлийг нь бүрдүүлж ирээд одоо үүлэнд орж байна тий. За шүрэн солирын эцэд алаг цэцгэс эмийн цэцгсийн бурмыг зөөдөг шүрэн улаан ивэхэн дүрээр гарч ирнэ гэж. Энэ нэг л дүр. Босод өчнөө олон дүрээр жишээ авч хэлж байгаа. Ямар эцэг өвдүүд ирэх гэж. Эцэг өвд гэж хэнийг хэлээд байгаа. Бүтээгч нар гэж хэнийг хэлээд. Цэргийн галыг бүтээгч нар хэн байсан? Аянгын галыг бүтээгч нар хэн байсан? Ингээд дорноо ингээд тайлстай яваад байгаа шүү дээ. За тэд бол солир эцгэд минь гэлээ. Улаан гэрмэн хавцалтаа шүрэн алдуудаа агуулаад дотор нь тогтсон шүрэн солирын үстэй байна. Шүрэн солирын эцэд анган улаан ирвэхэ эцгэд галт шүрэн тэргүүндээ өнгөнгийн шүрэн голоо зүгөө шүрэн эртний боргоо тавир тэврээр тавиад тэртех далайгаасаа ирж байна. Шүрэн солир анх затран унах ширхэг шижигдээр нь бидэн зэмдэн өөцөөр өвтөн хурааж үрдэс үрцээр нь үрцэндөө мөрсөөр өөрийн бие бүр шүрэн ард болгож өгсөн. Шүрэн солир эцэгтэй ухтан анцаарай. Шүрэн солирын хаахны Эрдэнэсийн далай цалигаа халгаа дээрээс сорууж хийс гэж хураасаар шүрэн үрс бүтсэн юм аа. Шүрэн шүс гүнжиж шүстээс хөөсөн бөмбөлгүүд үүсэж хөөсөн бөмбөлөг бүрэн хурж бүлээн хөсөлсөн. Хөсөлсөн би шүрэн цэцэг шүрэн сөөж шүрэн солир үгүй бол шүрэн эрдэнэсийн чулууд үгүй. Шүрэн солир эцгэд үгүй бол сүм шалбааг үгүй. Сүм шалбааг үгүй бол сүм дэлхий үгүй бол сүнсэн амьдрал үгүй. За бүгдээ гэсэн. 9 эрдэнийн гэдэг энийг орон эсэрдэг. За 8 өнгийн чулуу тэнд чүтэн дээр байгаа. За тэрлүү бүгдээрээ мөргөндөө 8 удаа
дахиж үдээндээ мөлгөж очоод 8 удаа мөргөд гинэ манайхаа. Хэд дахиж нь байгаа. За тийм 8 удаа Сүн шалбааг үгүй бол сүн дэлхий үгүй. Сүн дэлхий үгүй бол сүнсэн амьдрал үгүй. За Эрдэнэсийн далайг ургуулсан шүрэн солир цөмийн эцгэд дээрээ ирлээ. За Эрдэнэсийн далай гэж үг л одоо энэтхгийнхаа далайг хэлж байгаа шүү дээ манайхаа. Энэтхгийн далай. Тэгэхээр энэтхгийн далай одоо сүн далайг шалбааг байхад сүмбэр уулыг дод байхад ярьдаг. Дэлхийн нэгэн цагт мэдээж энэ далайдууд манай анх дэлхий бүтэж байгаад далай байгаагүй нь тодорхой шүү дээ. Тэгээд анхны тэр одоо өнөөдрийн энэ далайнууд нэгэн цаг сүн шалбаагаас бүтсэн шүү гэдэг ингээ бурхан багш хэлчихсэн. Тэр нь одоо тодорхой хинт ч ойлгомжтой шүү. За тэгэхээр энэтхгийн далайгаас бусад далайнууд нь ургасан. Өөрөөр хэлбэл энэтхгийн далайн Эрдэнэсийн шүрэн арлууд ургасаар томорсоор байгаа. Далайгаа бий болоод тэр далайнаас нь бусад далайнууд нь номхон далай, хаантын далай, өмнөд мөсөн далай бүгдээрээ тэр шүрэн солир эцгийн энэ цөмийн амнаас ургажээ. Сая энэ далайн одоо цөмийн амиудыг тогтоон барьж байгаа шүрэн солир эцгийн үрсүүд буюу их дэлхийн эцэгдүүд ирлээ. За бид нартай яаж холбогдоод байгаа юм? Яагаад энэ сүнсэн дэлхийдээ хамаатай болчихвоо гэж. За энэ бүгдээрээ сүүн булчирхайдтай ч холбогдож байгаа шүү. Бидээ байгаа сүүн булчирхайдуудаа мэдхүү. За сэрээ булчирхайгаас эхлээд байгаа шүү дээ. Сэрээгээд нэрлжээд байгаа энэ зүрхний чинь хажууханд байгаа. Сүүн булчирхай гэж нэрлэдэг. За тэгээ шүнсний булчирхайтай ч бас холбогдож байгаа. Өөрөөр хэлбэл биднэрт ч гэсэн бас номин цөмийн энэ номин солир эцэгдийн бүтээсэн ам буюу цөм байна гэсэн. Тэгжээж бид нар амьсгалаад байгаа юм байна, амьдраад байгаа юм байна, оршоод байгаа юм байна. Үржээд удмаа өвдөөгээд байгаа юм байна. Тэгжээж бидний сүнс бас бидний бидээр оршоод байгаа юм байна. Энэ олон шингэнд чинь Эрдэнэ одоо бидний биеэр дүүрэн байгаа эрдэнэсүүдийн чинь цаана сүүх бүтээгээд байгаа хүч байгаа маа. Шүвч нь өөрөө далай тэнгисийн сүүнүүд шүү дээ. Сүүнээс чинь амьдрал бүтээдэг. Тэгвэл биднэрт ч гэсэн адилхан анх ингээд дөнгөж ихийн урагт болоод бий болоход сүүнүүд нь бидрийг ургуулсан, бидрийг сүүн сүнстэй үс гэж нэрлэдэг. За тэгээс чагнаараа тэр сүүн булчирхай, сүнсний булчирхай, өндгөвчний булчирхай, буюу эргэжтэй түрүү булчирхай дотор нь сүү байгаа, сүнс байгаа. Сүнсгүй бол бид амьдрахгүй. За нулимсны булчирхай, хүлхний булчирхай гэдэг. Энэ зөндөө олон сүүн булчирхай байгаа шүү. 8 сүүн булчирхай байгаа. За тэр сүүн булчирхайнуудаараа тандаа хамгийн гол нь одоо сэрээ булчирхай чинь илүү их мэдрэмжтэйдээ зөнгийн сууг болдог. Орон зай тэргээрээ дамжаад энэ шүрэн эцэгдтэй эцэгд маань нэрнгээсээ заларч өө. Хүчээр авч өө. Ихтлгээс нь гарч ирж өө. Тандаараа бүгдээрээ тэр шүтэн руугаачсан тандаараа сэрээ булчирхайгаараа тандчих.
хоёр хөхний чинь хооронд жоохон дээшх өвчүүний чинь чанх гол гэх юм уу? Байгаа шүү дээ. Алтан цөмийн ами чинь 13 хавиргаар чи холбоод өгчихсөн. Одоо 13 хавирганы чинь гол өвчүү байгаа. Өвчүүний урд нь чанх урд нь нөгөө сэрээ булчирхай чинь ороогоод байж байгаа. Сүүн булчирхай чинь. Тэгээ биер чинь дүүрэн бусад сүүн булчирхайдаг амилуулж байгаамаа. Тэр сүүн булчирхайнаас чи юу урсаад байгаа. Баахан нүг юу гэдэг лээ? Даавар гормон шүүр ялгараад идэг үстэй. Тэр чин дандаа эрдэнэсээс чинь ургаж байгаа. Тэр тусмаа шүрэн эрдэнэсээс. За тэрийг бид мэдрээ шүү. Мэдрэн. Утга учраа бүгдээрээ сайхан таниад бичнэ. За дараагийнхан. Номин солир эзний таглаг. За Амрбаатар гараад ирээрэй. За эдэн 7 өнгийн амтан бий. 7 амтанд хишгээ бас гараарай. 7 амтанд шууны хумс, могоон арьс, зарааны ус, шууны үд, тарганы арьс, хэрэмний хул, шууны үдсэд үүрг хөчлөн зүйлүүдийг дахил шүтэн дээрээ бид заасан байгаа. Хишгээ гарсан уу? За. Гадна 7 жижиг хэсэг сангийн бойбор шиг зэгсэн нундаг арцсан май байгаа. Та бантар 7 юм. За ан амттыг магтан дуусан дуунууд байх юм байна. Хүндэтгэл нь шүтээндээ мөргөж мөлгөж очиод тэгэхээр дахиад дөхөх нь уг нь шүтэн жоохон ойрхон байсан бол мөр нь бүгдээрээ мөлхөөд очсон ч болох юм байна. Дэндүү агуу эцэг өвгүүд. Оройгуугаас ирсэн байгаа ш нөгөө ш. Оройгүй нүг шүрэн солирын экранаар нь тэнд шүтээндээ заларцсан. Одоо хэдүүлээ дэлхийгээс шүрэн юу номин солир эцэгтэй дуудах гэдэг. За шүтээндээ мөлгөж очиод 7 удаа айдас авах мөргөнөө гэж байна. Айдас авах шүү. Айдас өхөн шүү тэр эцэгүүд. Та нар ингээд нөгөө мөргөл өргөл ингээд мөлгөж сүсгэлж яахт чинь холбоос үүсэж байгааг мэдэрч байгаа үсттэй. Би энэ өөрийнхөө үндсэн энэ одоо нэг сургалт олон сургалтаар дамжсан хүмүүстэй бол эргэлзэхгүй бай. Алтан олонний сургалтанд суусан хүмүүст эргэлзэхгүй бай. Сургалтанд суудахгүй тойродгүйгээд идэг өргөл өргөлөөр гэнэ нэг хүнд одоо юм цэцэж байгаа юм шиг шидчихдэг энэ хүмүүс яриад байна шүү. За өөр зүрх нь нээлттэй байх ёстой шүү. Өргөл чинь өргөл өргөд байх юм бол өрч чинь нээгдчихдэг юм дөө. Мөргөө тахлаар мөр зам одоо мөргөл хийдэг чи ямар учиртай юм бэ? Мөр замаа засуулах гэдэг ааш намайг үнний мөрөөр явуулж өгөөч, зөв мөрөөр явуулж өгөөч. Миний мөрийг зөв байлгаж өгөөч тэгээ мөргөөд байгаа. Эцэг өвгдийнхаа замаар явъя. Заасан замаар чинь би явъя гэж мөргөөд байгаа. Уг нь бол тэрнээс утгагүй ингээ мухар сүлгээр мөргөөд байгаа юм биш. Мөргөж явахдаа холбоосоо үүсгэн. Агуу хэцэг өвгд оройн дээр өнөөдрийн номин солир цэгийн эзнийг угтах тэр үйлийг нь бид юунд хийж байсан? Японд 09 сар явахдаа болор агуулд орсон. Хэдэн километр биш ээ. 800 м үржигдэх болор агуул. Японы тэр болор агуул энэ номин солир цөмийн эзний цөмийн ам байдаг юм билээ. Тэгээд тэр үйлийг хийж явахад бид нар 11 үйл явсан. Нилээн лав гүн рүү н ороод дэлхийн ижи бид нартай холбогдоод тэгээд дэлхийн ижийн өмнө үйлийг хийж ирсэн. Тэр энэ тэр үйл холбоотой байх нэ гэдгийг манай Японд явсан хүмүүс маань ойлгож байгаа хаа. За тэгээд нөө 7
Номын солир эзний ам бидэртээ цөмийн ам яаж холбоотой вэ гэхээр нь хоолоогоор буюу хоолны 7 хүзүүгээр хүзүүний амиар буюу нугалмаар чөмгөөр холбогддог байх нь. За тийдээ чагнаад мэдрээрээ. За нэгдүгээр ингээ нэгдүгээр үе дээрээ холбогдоод нэгдүгээр үеэрээ дурах нь хэрэг гоогч байгаа юм шиг дуу гаргаж байна. Одоо нэг тэр амьтад бидэртэй ингэж холбогдох юм. Эсвэл бид нар хэрэгний одоо намын солир эзний амьтад холбогдох бас хэрэг ямар ч байсан нэгдүгээр үеэр тэр цөмийн амийг мэдрэх юм бол ямар ч байсан хэрээний дуутай адилхан дуу гаргаж чадна гэдэг. За хоёрдугаар үе нь болохоор угаасаа чон юм байна. Манайхан шалгаж шударга би нэг зүйл тайлбарчих. Гуравдугаар үе нь цаа бог. Дөрөвдүгээр үеэр ингээд хөхөөшөг баг. Тавдугаар үеэр дуудсан бол нөгөө ичигч амьтад шогшурдаг. Гуравдугаар үе нь намын сохор гэж хэлж болохгүй юм байлээ. Намын эцэг шиг дуудаг. Тэгээд гуравдугаар үе нь орхошог дуудаг. Бүгдээрээ ингээд нөгөө нэг орхошог дуурах байх нь дуурч чадж байгаа нөөрөө бид нар номин солир цөмийн одоо тэр амиар амьсгалж дуурж байгаа гэсэн үг. Тэр ам биднэртээ байгаа учраас бид дуурч чадж байгаа гэсэн утгатай. Саяын тэр архитаа янз янзын дуурайд байгаа нь уг нь одоо цаана ийм утгатай юм байна. Тэгэхээр дахиад бидний энэ бие дээр нөгөө энэ савдаг тийм цөмийн амчин холбоотой байх нь дэлхийн нөгөө олон ингээд давхрууд явж штэ дараасаа хэлээд. За тэгж холбоотой байх нь өншүү тэрийг шалгаад үзээрэй дараа нь. Эсвэл одоо дуурайд үзэж болно дуурж дээ. Би бас энийг сая бичгтээ дуурж ээж л авлаа. Зарим дээр нь бүр тэр хорхон морхоор дуурж дийлдэхгүй. Мэдээж тэр дуутай байна. Дуураад амьдэрж байгаа. Ягаад гэвэл дуурж ээж тэр чинь дууны эрчим энергийг гаргаж бас өөрийгөө өсгөж өөрийгөө бас ингээд амьдруулж ууж идэж мөлхөж хөлхөж явж байгаа шүү дээ. Тэгээ хад шодуугаа мэрэгтэй үртэл тэрийгээ хийж байгаа юм дээ. Ургуулаад сүглээд явж байхдаа. За дараагийнхан совдон солир эзэн. Эзний гал. За эдийн 6 цагаан совд байна гэж байна. 6 совдон том жижиг төрөл төрлөөрөө байв сайн гинэ. За гал нь өнөртөн гин. Эрдэн тулаг гарч ирэх юм байна шүү. Өнөртөн 50 нэг тулаг арц, нэг тулаг ган, нэг хоол, нэг тулаг навчис, нэг тулаг холтос, нэг тулаг мөчөр, ургацаан хальс байна гэж байна. За али. Хаас эрдэн тулгаа ирээч. За түрээ гарч ирнэ. Тэдний дунд цагаан алтан чулуун биетэй, алмазан чулуун зүстэй солир эцэгтүүд үсээн дагуулan явах болно. Тэд совдон солирын цаснаар мөсөн үлгийдөө анх ирсэн гэв. Мөсөн гэртээ туссан юм аа гэв. Совдон солир эцэгт 9 ижи мөнгөн сүйтэй хаттаан дагуулаад цасан мөсөн гүлдээн цэнгүүлээд цалин цагаан мөсөн унлгуудаан унаад цан хүргээ татуусаар цастын цагаан гэрээсээ яаран ирж байна. Совдон солир эцгэд үзүүр үгийн оргүйгээс солирын совдон амтуудаа хөвдөн шингэн анх авчирсан юм аа. Хөвд бүрийн үндэс цагаан алтыг ургуулж хөвд бүрийн амт алмазан чулуудыг бүтээдгийн. Алмазан амтэн хүн бас байдгийн шүү. Цагаан алтан амтэн хүн бурхад ч бас бий шүү гэв. Алмазан мөсөндөө мөнхөрч, алмазан амтэн мөнх цэвдэгтэн амьдарч, алмазан хүмүүс мөнгөн тайгын мөсөн үлгийдөө амьдарч л байна. Цагаан алтан мөсөн чулуудаа мөнхөрч, цагаан алтан амтд мөнгөн засандаа нутагшид, цагаан алтан хүмүүс мөнгөн хөвчийн мөсөн уртсандаа амьдарч, цагаан алтан бурхад мөнх цэвдгэн гүрэн дуустан мөнхийн үлсэн дэлгэжил суунам. Совдон солир үгүй бол мөнх цэвдэг үгүй
Мөнх цэвдэг үгүй бол мөнгөн хөвч тайг үгүй. Мөнгөн хөвч тайг үгүй бол мөнгөн бурхад үгүй. Мөнгөн бурхад нь үгүй бол мөнхийн бүхэн үгүй. За бүгд нэмэргээрэй. Залбираарай. Шим манлын дуу байгаль ээжийн дуу тавнаа гэж. За биднэрт нэг тийм 6 чухал 6 цагаан сувтан буюу совхон содрын эзний түмийн хэмээр амьд байд амьсгалж байд 6 эргэтэн бий. За нэгдүгээр мэлми буюу мэлмийн хийн зүйл гэж хэлээ. Нөгөө алмаазан идэвхтэй гэсэн утгатай шүү дээ. За нэгдүгээр 2 дугаар нугас 3 дугаар хөх 4 дугаар хийс 5 дугаар эхс 6-аад чөмөг энэ бүх дотор байгаа эсүүд совдон солир цүмийн амиар амьсгалт юм а амьдрал юм а амьд үед эсүүд мөн алмаазан чулуудууд гэх юм уу алмаазан элементүүд энэ дэлхийд яаж оршдог яг тэрэн шиг л орш. Хөвдөн дотроос мөнх цэвзийн үүдүүд бас чиг биш. Тэгэд бидний чинь хөвд юм. Хөрчгүй гэдэг хөрчгүй эсүүд тийм оршин буй. Тэгээд энэ дээр бичсэн тийм үү сувдан солир үгүй бол мөнх цэвдэг үгүй. Мөнх цэвдэг үгүй бол мөнгөн хөвч таа. Мөнгөн бурхад үгүй. Мөнгөн бурхад үгүй мөнхийн мөнгөн бас хин хүн бид байсан. Бид яага бурхан болчихсон. Бурхтыг дагаж гэгэрх гээд байгаа. Бурхтын мөрөөр замлах гээд байгаа юм би. Энэ мөнх цэвдэг нэртэй энэ орон зайг бүрэн бүтэн байлгахад хувь нэмрэн оруулах юм байна нэгдүгээр. Хоёрдугаар энэ алмаз байхгүй бол бид нүдгүй бидний нүд сохор болно. Бид ногсгүй, бид сүүгүй, бид үргүй, бид үндэс удамгүй болох юм аа. Тийм учраас энэ дээр чинь мөнгөн бурхт нь үгүй бол мөнхийн бүхэн үгүй буюу мөнх амьдрал чинь байхгүй болтой. Бид энэ үлийг явж хийх эрхийг хаанаас авсан бэлээ? Якутсаг яваа үсттэй. Тэр мөсөн агуй буюу уулан дотор орсон шүү дээ. Баахан мөнх цэвдгийн үл хийгээ бицтэй. Үлийн өвгөн аава, үлийн одоо цасан мөсөн гүнжнэраа сэрээгээ бицтэй. Юуны төлөө явсан байна? Энэ үлийг нэгдүгээр совдон солирын цүмийн амийг бөхлөх гэдэг юм уу? Хамгаалах холбоосыг нь үүсгэхийн төлөө явсан. Өнөөдөр бид нар мөнгө совдон за хурандаа бичраад орж ирээ. За 5 тансаг идэ байна. Аршаан, сүү, сүйдээ цай, цагаан идэ шарт бас. За энэ тавыг тагшин тийш тавьлаа. За 6 утаа усны тас устөрөгчийн нуунад 6 тас юу кристалл гэж хэлдэг чинь тэр шиг устөрөгчийн хэдэн тастай гэлээ гэж нөгөө тэр химийн нуунад ямар холбоос койлент холбоос гэдэг. За тэргээр хийх юм билээ. За хоньны ноосон ос дээсээр усны 6 талт хээг хийж хэн дотор нь 5 гишүүн малын үс ноос ноолууруудыг майтай буюу арцхан хүчтэй хамт хомоолтой хамт андаана гэж. За хомоол дээр ноолуур хомоол. За хомоол тэгээ дээр нь ноолуур. Хомоол дээр нь адууны сүр. Хомоол дээр нь малын хүсгэлээс хомоол дээр нь инх буур түмээний ноос доктор. Дахиад хомоол тэгээ дээр нь түрүүнийхээ тавыг бүгднийг нийлүүлээд тавиад
ингээд нөгөө гүмэртэн шалтгаана гинэ. За бачрал дараарай. Харсан уу? Урдаа бачрал. За эхорны дуу малчин ардын заяа гэх мэт дуудсан юм уу? Хүндэтгэл нь 5 тансаг идээнд агсаас өргөж талархнаа гэж юм. Түрүүний нөө сүнсүүдээ ашаан сүнсүүдээ цаар гэдэг шалтгаалсан гэж байна. За 6 хавтаа байлаа өргөж балын буйг далсан хөг аялал өөртөө гаргаж ирээ. Гүри одоо тэгээд өндөө аялалууд байгаа шүү дээ малыг яа. Тэдрүүгээ гаргана шүү. За хүний биеэр тэр хамт содрыг эдмээ. За бидний эдмээ болцох юм байна шүү. Өчүүний дээдлийн эдм. За эдмээ гэдэг нь байх. За тань за эхлээд хэдүүлээ яг ямар утгатай үйл болох байгааг сонсчих. Тэгээд залбируул илүү утгатай. За танан солир эсрэг 5 твээс цугларн ирнэ. Аз твээс хул цагаан цэсмийн азарга дүрээр танан солир эсгэд ирнэ. Давхиж ирнэ. Африк твээс хундан цагаан хуцан дүрээр танан солир эсгэд тэмүүлж ирнэ. Австрал твээс хув цагаан утган дүрээр танан солир үрс тал талаас бойлон ирнэ. Америк твээс цасан цагаан бохт дүрээр танан солир үрлэг эцгүүд хүчээ өвзөрлөн хурдалж ирнэ. Европ твээс цалин цагаан ухдан дүрээр танан солир эцгэд эмгэд өвгөд хараан дүүлэн зорж ирнэ. Танан солир эцгэд твээ өөртөө болгож их гацгуудаа өөртөө бүтээж эв нэгдэн игнэгт оршиж буу юмаа. Аз твд азарган цагаан солир эзэн аянгийн цагаан гэрлэр танан солирын үр цагаан мөндрөө анх буулгаж мөндөр дотроо өөрийн үрээ шингээсэ. Тэрл үрээс танан солир эцгийн өсөж үржээд өндөр цагаан алтайгаа манаж өөрийн биеэр амьдарч л байна. Африк гэм хундан цагаан солир эзэн эргэсийн цагаан салхиар солир цагаан үрээ үржлүүлэн өгч инх тунх өсгөж үржүүлэхийг загсан нь өдгөө ийм биелэн олжээ. Салхин цагаан солир үрээс нь мэндэлсэн танан солир олон үрсэн тал бүрд өсөн үржигтэй өөрийн гэрээ манаж өдгөө хүртэл энэл твэн шаглан урлан амьдарч байна. Австрал твд танан солир эзэн хурмстын цагаан өнгөнд солир цагаан үрээн өвөрлүүлээд чандын чандаас ирүүлсэн өдгөө ингэн цагаан тэмээд болон өсөн үржжээ. Ботхон бүйлэтэй өрсөн элс цагаан цэлдөө ижидээ даган амьдарсаар их л олуулаа болсон ажгүй. Өссөө үндэс өчиг энэл твдээ твээ батгсан үнтэй. Америк твд танан цагаан солир эзэн солонгын цагаан цэцэргаар за байж байгаа. Солонгын цагаан цэцэргаар танан солир охиноо итгэн байж ирүүлээд эрүүлэн байж үтээжээ. Инхрийн хайртай охин нь ихэр цагаан үстэй болж энэ цайлхан өлгийдөө энэгшин татаж эв ийн гадаа үүд сагчээ. Европ төв танан солир эзэн үнсний сүүн цагаан боргоноор солир цагаан эмэгдэн өргөн твэрч ацраад өөрийн сэнтидээ зарж үрстэйгэн хамт мөртөөсөн өдгөө энэ цагаан твийн цагаан солир үрсийн эхлэл болон ирчээ. За ингэж 5 твийг бүтээсэн эзэд ирэхнэ. 5 твээ мансан танан цагаан солир үрс 5 твээ мөнхлөн хамгаалсан танар солир эзэн 5 твийн хураан хайрлсан танан солир эцгэд ижид 5 твийн шимийг үрс битэндээ хүртээсэн 5 хошуу танан цагаан сүрэг эзэд минь үү. Танан солир үгийн тарих, тийм тарих, мэдрэхүйн тарих гэсэн ийм 5 тарихтай. За энэ 5 тарихаа тэжээдэг 5 цол эргэтэнтэй. Зүрх, уушиг, бөөр, элэг, дүлүү. Харааны тарих нь зүрхэн. Үнэрийн тарих нь уушга. Хонрын тарих нь бөөрөн. Амтын тарих нь үлгэн.
Мэдрэхүйн тархин билүүгэн тэжээгээд тэтгэхэд хамтдаа бошч. Яа. Сан хөдөр хамн хөдөр ихэ таглахыг бас нэг үнцгийг гэдэг юм уу? Эрхийг авсан гэж хэлдэг. Ямар ч зүйл энэ үнцгийг тавьсан бэ? Сахарын цул явсан. Аруула. Сахарын цулийн тэр цагаан цул буюу энэ цагтаа цагаан цул гэж нэрлэдэг юм билээ. White desert. А бид нар бол сүүн цул гэж одоо өвгдөөц бол сүүн цөлөө гэж нэрлэж байна. Тэгэхээр энэ сахарын сүүн цүмийн амин гертэн бид очиж энэ цүмийг нь тэтгэх үйлийг хийсэн. Сүүн зам галактик сүүн одод сүүн окторгуудаа хамтарч доошоо дэлхийн цөмтэй хамтраад хийж ирсэн. Тэгээ одоо энэ дэмж дэлгэрч задарч окторгуугаас сүүн танан солируудыг болгох эрхийг авахд нэмэр болжээ. За хэдүүлээ нэг юм жоохон утгатай явна. За 5 тархин мөнхөг гэж 5 хушуу малыг маллуулдаг болсон юм аа. Монголчуудаа малчин заяаг хайрлсан өндөр хөг тэнгэрээс 5 цул эргэтэн өрөөл байг гэж 5 хушуу малын мах сүү цагаан идэ өөх тус бүгдийг үлрэлтаа тааруулаад хүртэж яв гэж зарлиг болгосон. Мах огт идэхгүй. 5 хушуу малын мах огт идэхгүй. Сүү цагаан идэхгүй гэж явахын чинь нэрээ. Наад тарих чинь одоо мөнхөрнаа. 5 цул ирэх чинь цэний гадаасаа тасарнаа. Тасраа түрүүчээс ингээ элэг мэлэг ямар бөөр мөөрний дутагд элэгний цэраа зэмраа гамбат өөрөө. За 4 ган эдлэл тавина. Ган дөрөө, гадын хайж, ган тулах, ган твэн згсэн байгаа хэвхэн бэ. Тэнд ган содөр ихэнэр оройгүйгээрээ задарнаа. За гал дээр ган содөр дэлхийгээс ган содөр эддүүд дэлхийн ган бүсгүй юм. За маш том төрөлдөг 4 ширхэг гал байна. Найд болох их илч гарнаа. Чулуун мөс хийнэ гэж. За энэ нэг нь баг юу гэх. За энэ дөрөв шүү. Мөнх орчхойн дуу, мөнх амьдралын дуу тавьсан байна. За хүндэтгэл нь 4 ган эдлэл бүхий шүтээндээ төгдөн мөргөж бодоо. Задган нэг өөр үс гарах нь шүү. 4 ширхэг гал. Дөрөв шиг гадаа их гадартаа наатан байж байна. Хүний бие зүрх гам судрандаа дөрөвний ястаад араануудаар хатгаа гэж. Хаагур ханаа мөргөтэй хаагур хатгаа гэж. Өргөд нэг өөр хатгаас өгдөг. Мөргөд нэг өөр хатгаас өгдөг. Доторход бас нэг өөр хатгаас өгдөг. Сүтгэд бас нэг өөр хатгаас өгдөг. Энэ удаад ийм хатгаас байна. За гам судрыг ган содөр өцгөд бүтэх нуруудаас ирнэ. Их дэлхий даяар гагнаж бүгэлсэн гам бүстүүр бүхий нуруудууд бий. За альпи нуруунд жишээлбэл ойлгохын тулд ярьж байгаа шүү. Альпи нуруунд Европ төдийг задраад явчихаас нь хамгаалаад бүсээд байж идэг байна. Байшин барихад нөө гам бүстүүр гэж бариад баахан бүстүүр цутгадаг шиг адилхан байхгүй юу? За Америктийг Андын руу, Африкийг Атласын руу, Азийг Хималайн руу хахтаа. Эцгэн дээрээ сүгдэн мөргөхдөө эмэгтэйчүүд алтан савн дээрээ эмэгтэйчүүд хүйсэн дээрээ 2 гараа тавиад өөрсдийнхөө овгныг хэлэн болгоно гэж байгаа шүү. За энэгээ тогтоод авчих. За тэгээд мөнгөн сожир эзэн. Үрнэ мөнгөн сожир тэгэд хойд мөсөн дагаагаас мөнгөн тодуудаан унаад ирнэ. Мөнгөн тол асуудал гэж байна. Мөсөн бодлор төдмүүдийн зүгээр мөнгөн цаатай нөмөргүйтэй хийсгэд үрийн дүүн дуугаан дуусаар өрөөд ирсэн үнэншин. Мөнгөн сожир эзэн нэг бүсийн өсгөндөө мөнгөн үсэн төрөхөөр мөнгөн сожир үрээн мөсөн өндөг дотор хадгалаад шүүдрийн мөнгөн ашаанаар харамдан байж ирүүлж хайрлан байж өсгүүл юм аа. Мөсөн өндөг доторх мөнгөн дахиан өрнө. Мөсөн дадаа ижидэн өөрийн цагаан гэгээгээр үнэчлэн зүудэлж ирээд өдөн цагаан хөнжилдөө өдгөө хүртэл очиж байна.
содрын эзний мөнгөн байн дуугаар энэ ч мөнгөн өрн үрдийн нойрносоо сэрээд үйл хэрэгтэй орох. Үнэн мөнгөн содрын эзний мөнгөн огтоо дүүвэлэн бай цээгээрээ мөнгөн содрын эзэд нь мөсөн хойд хороолон бай цээгээрээ сэрэхийн байн гэдний нөгөө мөсөн надаа эзэд мөсөн дотроо унтж байгаа байна шүү. За мөнгөн содрын эзэн бидний амин хайрын гүн зохин өрн мөнгөн сарн ижидээ очихоор сэрээрээ цагаан ордонгоосоо гараарай. Нүц цас агуунаас мөнгөн сар руугаа очоорой. Ингэж дуудаж нөгөө юу яаж байгаа сэрэх байхгүй юу? За мөнгөн содрын хонгор өрсөн энэ дэлхийдээ хэрэгтэй байна. Туйлын туяан хөшгөө урлан шаглах мөнгөн туяан өрсөө мөнлүүдээрээ. Тасчлаа. Мөнгөн саран өчигэн жаргах мөнгөн солир ханхан өрсөн дөрөө. Савдан цагаан далайгаа солир аудтаа хамт хамгаалах мөнгөн солир баатруудаа сургаж нэгэн өсгөөрэй. Цасан цагаан мөсгөн мөнгөн амттай мөнгөн солир экранераасаа тусан авч бусан далайн өргөдөө мануулах маш чухал үнэтэй тушуу түргэн ороорой гэж дуудаж байгаа шүү. За тэгэхээр хэдүүлээ туйлын туяага хойд мөсөн далайгаа бүрэн бүтэн болгоод туйлын туяагаа бүхлэхнэ. Туйлын туяаг бүхлэхэд саран ижид за саран мөнгөн солир үзэн ирхнэ. Тэгэхээр сараан бүтэн болгоно хойд мөсөн далайгаа бүтэн болгоно туйлын туяагаа нэхүүлээд нүг. Туйлын туйч айлхан азааны давхар шиг цоогцсон сэмэрцэн илэгдсэн л байгаа шүү дээ. Мэдээж. За. Мөнгөн солир үгүй бол мөсөн далайд үгүй. Мөсөн далайд үгүй бол мөнгөн туяад үгүй. Мөнгөн туяад үгүй бол батраас юм уу? Мөнгөн туяад үгүй бол мөсөн хурмст үгүй очиж нэрээ шив. Мөнгөн туяад үгүй бол мөсөн хурмст үгүй. Мөсөн хурмст үгүй бол мөнгөн сар үгүй. Мөнгөн сар үгүй бол мөнгөн өндөг үгүй. Мөнгөн өндөг үгүй бол мөнгөн солироос үгүй. Мөнгөн солир үрс үгүй бол мөнгөн өлгий үгүй. Мөнгөн өлгий үгүй бол мөрөн гол аршаад үгүй. Мөрөн гол аршаад үгүй бол мөсөн галуу үгүй. Мөсөн галуу үгүй. Мөсөн мөнгөн бөөдхөн үгүй болмоо. За. Юу их цаавхаа ойлголоо бүгд. За хайр гэжлээс олгочоод өчөрөө нулимсаа гартад зал хайр гэж хэлнэ шүү. Атгалтай би 13 мөрөн буюу Чингис хааны 13 дэсгийн дүнгийн 13 мөрөнд нь бүх Монголын 90 цэвэр өгдөө. Монголын гэсэн шүү. Дэлгэр бүрд ба хөрчин дэлхийн 90 цэвэр өгдөө. Дэлгэр бүрнээс бид нар энэ мөрний үлийг хэлсэн шүү дээ. Санаж байгаа 13 мөрний үлийг. За, хүсэл табаад бид Монголын чууд маа бүрийн бүдгийн үеч хамгаалж байгаа өвгөд хүн бидэнд байна. Өвгдөө үл тоох юм бол өвчүүч хатаад өвгөө болоод үгдээ. Мөнхрөх гэж ирсэн шүү дээ бид нар. Тэгээ өвгдөө цаа болоод өндөр тэнгэрээ одоо үгүйсгээд гэдэг юм уу? Буучлаад өөртөө илүү юм шиг. Тэнгэртэй онгодтой өвгдөө хүмүүсээ баашлаад илүүслээд явах бол наад өвчүүч нь хатнаа. Өвчүүч нь хатахаар ойлгомжтой шүү дээ. Савч нь хатна. Хийс чинь хатна. Хөгч нь хатна. Хөгч нь хатна. За тийм учиртай шүү. Тэгээ эмэгтэйчүүд сарыг гэдэг. Яагаад ирээд идэв? Яагаад сарнаар болоод идэв? Яагаад алтан сартай холбоотой савндаа үрээ тээгээд идэв? Яагаад заавал 9 сартай төрүүлээд идэв ингээд
Өчтөн олон Монгол ухаан энэний цаана байгаа хүмүүсээ өнөөдөр үртэй болж чадахгүй. Утгаан залгаж чадахгүй яваад бүр зөндөө саваан хайр, өнгөтэйсэн хайр. Бүхий бод үртэй хүнстэй болж үржиж төлж нөө удамшнаа. Ийм энгийн логиктой зүйлийг бас ойлгоод явчих. Хэрэгтэй шүү хүмүүсээ. За бол дадаад үгүй бол монгол яа үгүй. Монгол той. Хараагүй бол монгол садар үрс үгүй. Бид содрын үрс байгаа шүү. Хамтан үрчүүтэй содрын за монгол садар үрс үгүй. Монгол үлгий байх. Мөрөн үлгий мөрөн гол аршаад үгүй. Мөрөн гол аршаад үгүй бол бүсэн гадуу юу л нэ гэж юм байна. За бүсэн гадуу юу л бүсэн үгүй болоо. Атаж байхгүй. Яа гараг садар үгүй. За гарч ирье. Хоёр такс эдгий тэнаа. За эдгий тоя шимсэн бай. Сосомос мэт. Янзын гаргаад байгаа юм. Янда яа байгаль дэлхийн нэг бол шүүдрийг, нэг бол шимийг, нэг бол тосыг одоо ингээд тоята нам шингээж авах гэдэг. Яса. Эцгийн шив өглөөний ургац нарны туяа шинсэн байдаг гэж шүү. За тэгээ шинсэн эцгийг тавьсан байгаа. Тэсэн тагшин тийм тавьсан тавьдаг. За гадна улаан хүрэн чулуу удаасган тавина гэж байна. Гал дээр улаан чулуу тавих удаасган байсан. Удаасган байна. Удаасган чулуун дээр содөр эцгийг бодохта ашаа гэж өөр үгтэй. Тэрхүү болгооштой гэх. Өөр гаргаж төдийд багтан байна. За хоёр такс эцгийн бүхний тэлтагаа гэлмигээрээ додгоно гэж манайхаа. Нэг яваа. За авчрах хэрэгтэй юм байна. За нүдэ анаад мэлмигээрээ додгож байхад өөрийн ирэхгүй уйрал хайр төрнөө. Энэ үед эцгийн тэлтээр өөрийн цолмон модыг зэсэн туяад эмгэж бижинэг задарна гэж байна. Өөрийн туяа одоо цавхан одоо дамжиж ирэх гэдэг. Удаан чулуун гадыг өөрийг ширтэн залгах нүнд уйрал хайр төрн ууран дээр нэмж тэсэлсэн ирнэ. Өөрөө задарна гэж шүү. За тэсэлсэн содөр. Өөрийн цолмон гадны зэсэн өнгийн гэрээр ургац нам гарнаас уртан зэсэн содөр оддыг содрын цаасхнуудыг 33 говийн их болгон илгээж бүгдийг 33 говийн амь цаасхнаас амилж амилсан төрөл цааснууд нь өглөө бүр урагцаар өдөрт бүр урцаар бусан төрнөж өмдийгөө элсэн говийг бүтээсэн юм аа. Тэсэр удаан тэгээг өнөг шөнжүүлсаар алсын гадрын дууган айдан дуусаар айргаас өглөө ирж явна. 33 говьос 33 од ургацын 33 говьос 33 эрхэс ургацын 33 говьос 33 өрсөн тангирт мэдсэн 33 тангирт баатах гэж өндөр төлөв. 33 дэсэн содөр баатар өнөг амьдралыг өндөр бэлгэлдэг юм аа. 33 говийн эцэг ашиг мөх амьдралыг алтан гэдгийг бас авчирдаг. 33 алтан оддын содрон амь 33 хормолт тэнгэрийг өөр 33 гэдгийн зэсэн содөр амь 33 амьтдын
нэг мөнгөлөн бүтээж олж байна. Зэсэн солир эзний 33 солир зэсэн эзэгдийнхаа элгэнд даалдаж энгэрт гарууж ялгарцгаа. Алтан мөнгөн зэсэн дэлхий камеран бүтээсэн солир эзэгтэй талархан ярмаа гэв. Зэсэн солир үгүй бол од бичид үгүй. Од бичид үгүй бол орчлон ертөнц үгүй. Орчлон ертөнц үгүй. Одоо тэнгэр үгүй бол огтрогоо бас үгүй болох байлаа. Нэ. За зэсэн солир. Аваад ирсэн үү? За энэ дээр тавьж. Энэ дунд нь ингээд тавьж. Энэ хад дунд нь. Манайхан бүгдээ хаа. Тэгтээ хаахан тавьчих. Ширээ байгаа мó. Яг үнэхээр ширээ байна. За сандал дээр тавьлаа шүү. Ширээ нараа өгнө. Тийм ширээ нараа сандалтай байх нэр юм. Оо бэтэр гэж асарын хамраа хамаагаа авах юм. Тийг чийг яаж байна. За 33 үеэдүүд ирлээ хүмүүсээ. Номтын тэнгэрийн 33 баатрууд ирэх гэж байна. Баатруудын эцэг өвгд экэнэр ирэх гэж байна. За би дахиад уншаад ямар хэрэгтэй хэлээрэй. Доктор гэж бодно эсвэл мэдлэг дээрээ суурлаад авчихвал. Эсвэл мэдрэмжэн дээрээ суурлаад авчихвал. Нэг. Одоо зүс. Зүрх өрх тарих. Одоо зүс. За. Энд чи ингээд энгийнээр ингээд бодсон чи баахан жимс юмс ингээд хөвч мөс болоод явчихлаа шүү дээ. Хөвч мөс гээ. Юу байж болох нь гэвэл Хэл юм уу? за модон махбодтой нэг эргэтэн бий. Биш. Өнчин идэггээ биш хэрхийг эргэтэн бий. За тэгвэл өнчин идэгч нь өөрөө яадаг? Эдгээр нахаа одоо тэр модон махбодтой модон үү? Илгээг чинь хэн ургуулдгийг өнчин идэг ургуулдгийг юм аа. Илгээг чинь таараа талын авчлаар яагаад ургацаад байгаа юм? Энэ хурц энэ аавуудын эцүүд гэдэг шиг энэ аюун солир цүмийн гал тэнд байгаа цаг өнчин илэгчин тэр аюун солир цүмийн галаар амьд байгаа амьсгалж байгаа цагт наад илэгчин ургадгийг юм аа. За тэгээд Жимс эцэг баавгаа яах гээд байдаг гэж энэ модыг ургуулдаг эзэн болоод ирчихв. Юу гэж бодож байна та нар? За модыг ургуулнаа. Жимс эцэг баавгаа. Жимс эцэг авсан зам бас модыг тарьдаг гинэ яаж юм болоо? За нэг жишээ хэлье. Бух. Үрийг нь төрүүлдэг гэдэг. Үндэс модын үрийг өөрөөсөө төрүүлдэг гэдэг. Эдгээр идчихэд байхгүйг төрүүлдэг байх нь яаж дотор боловсруулаад, өнчин мэлгэнд боловсруулаад хүн биднийг ургуулад болоод байгаа юм чинь. Уг нь тэр баах гэдэг зүйл бордоо болоод байгаа юм. Бидний баах гэсэн бордоо болдог гэж үздэг. За Туудаа болохоор ингэдэг гинэ. Туудаан баасан. Тэр өндгийг олон болгож өндөглүүлж өөрөөсөө гаргадаг гэж юм. Тийм учраас туудаа тэнд байдгийг гин. Тийм идэх гээд байгаа тэр жимс ноог нь идэх гээд байдагтай биш гэж юм. Өөрөө тарьдаг ургуулдаг. Яг тэр шиг н баавгай. Баасан бас яадаг байна. Ургуулдаг гэдэг шүү дээ. Алсан зам тарьдаг гэдэг шүү дээ. Бид нар алсан зааны үйл хийсэн шүү дээ. Якутск төчиж. Гэх мэтлийн ингээд ухаарах юм бол зөндөө юм байгаа. Ан амтны төрөд болоод тэр хөвчин таах чинь мод чинь хорогдоо төр шингэрээд байна шүү дээ. Адгийн наадсан. За энэ үйлийг ирэх бид нар дээр анх юунд төсөлдөв. Солонгосын бусаануудад бид нар хөвчин үйл хийгээд 2-3 цаг борон дундор хөвчтөн дор алхсан. Тэрний дор нэг оюун содрыг ам байдгийг нэ тэр хүчин дор тусааны.
Яа ингээд нэг үүдүүд маань нэг нэгийгээ нөхөөд нэг нэгийгээ дүннээд хэлхэлдээд ингээд дэлгэрж шүү. Манайхаа. Яа. За хамгийн сүүлийн сүм солир эзэн. Сүм солир эзэн гинэ. Одоо 9 эрдэнэ дууссан. 9 эрдэнэ одоо сүм солир сүмийг бүтээсэн. Тэр ямар сайхан шуунс чинь хураалаараа манайхаа. Сүм солир эзэн. Сүмтэй тэгээд ирсэн. Хараа сүм дээрээс бас дахиад ирсэн харж байна. Сургын аваараа басгаад өгөрэй манайхаа. Хаач дээрээс дахиад ирсэн. Хаач сон солир. За хүмбэр өмнөө сүү хийж тавина. Хүмбэр өмнөө ан өөгүйж тавина. За тэрний өмнө нөгөө нэг хандивт оролцсон хүмүүс. Баавыг гараад ир. За энэ ганцыг жоохон нэмээ. Энэ наацын 3 ганцыг жоохон нэмчи. Амбалто куташ канис энэ ганцыг нэмээ. Бага жоохон баг. За энэ бас за энэ гал дээр манай энэ бүх төрмсийн удаач нар өөрсдөө нүр удмаа өвгдөөч өөрсдийнхөө тэндээ дагийн энэ нөгөө удмын хандивт орсон хүмүүс дараа нь энэ нөгөө бийхэн 108-аар орсон хүмүүс баг тийм их баг тогтоо. За энэ нөгөө өргөө гэр бүлээрээ орсон юм. 330-аар орсон. Тэр гардаг. За манайх өөртөө тэнцүү. Хамаг байдгаа даатгатаа илүү дотор томчир нь янз бүрийн нөө шүү. Яг хамаг хүмүүс шүү дээ. За зуунаны тасганд оролцож байгаа хүмүүс энд нөгөө нэрсийн дуудах гэж байгаа шүү. Энэ удмыг 555. Тэр 333. За тэр манай төрмөлтэй манайхаа өөрсдөө энэ тахилгыг хоторгойн оройгон эзэлтэй нэг талаасаа тэдэндээ хийжсэн, ихтэй хийжсэн. Нөгөө талаасаа хандивт оролцож байгаа хүмүүс нэг ийм учиртай. Энэ нөгөө солир эзэд буюу цөмийн эзэдүүд чинь нэг хин дуртай хүний ингээд өршөөгөөд гэдэг юм уу тийм эвгээгээл хишиг буйнаа хайрлаад байдаг бас биш те. Нэг талаасаа нөгөө талаасаа ингээд нийтэд зарлаад явуулж хагаад дуудлагатай хүмүүс нь хэрдэг. Цөмийн эзэдийн одоо юугээд багтах заяатай, удамтай, үйл хэрэгтэй, зүү яваа тийм хүмүүсд өршөөлт багтдаг. Тийм учраас ингээд одоо ингээд нийтэд зарлагдж хагаад
Яг нэг тодорхой цөөхөн хүмүүс ирж оролцоод байдаг нь цаанаа бол тийм удан угсааных нь өвгдээцийн үйл хэрэг болоод өөрийнх нь үйл хэрэгч гэдэг юм уу. Тэр заяа сайтал гэж тийм хүмүүс оролцдог гэж хэлээ да. Тэгээ тийм хүмүүс өөртөө зөнгөөрөө гэдэг юм уу өвгдийнхаа дуудлагаар эсвэл энэ цөмийн амин эддийн одоо үгээл хайрыг тосож авах болсон тэр өөрийнх нь сүнсний гэдэг юм уу хэлэмжийг сонсоод ирж байгаа хүмүүс байдаг. За тэгэхээр нэг ингээд нийтийн үйл шиг ингээд маш их хавтгааржуул явдаггүй. Тэгээ сүүлийн үед бол ингээд улмал чангараад аянгийн эддээр чангарсан. Тэр юун дээр бас нэлээд чанга байсан юм лээ. 21 дээр. Мөнгөний тэр нэг мөнгөн тахлага дээр бас нэлээд чанга байсан. Тэгээ ийм нэг учиртай юм билээ. Тэгэхээр бас энэ хандивд нэгдэж байгаа хүмүүс бас цаагаараа бас тийм зүйлийг нэг ойлгочоорой. Хишиг буянтай байна л гэж. Энэний чи одоо энэ эздүүд ингээд маш их хишиг буян хайрлаа шүү дээ одоо. Хор хишгээ өгнө гэдэг юм уу, үгүй гэдэг юм уу? Тодорхой хэмжээгээр. За тийм утгатайгаар энэ хандивд эздийг бас бид нар ингэж бас өргөн хөндлөж үйл хэрэгт бас дэм болгосонд нь өвдөөцөө бас хүндэлсэнд нь эгтлэхийгээ бас хайрлсанд нь өөрийнхөө заяаг бас өргөсөнд нь ингэж бас талархаж бас давхар зориулж мэдүүлдэг байгаа. Тахлаг дуусаагүй штэ хамгийн сүүлийн сүн содроо эзний экигийн тахлаг явна штэ одоо. Тэр маань та бүхэндээ үнэхээр их баярлалаа, талархлаа. Одоо хүний газар байхад өчнөө сайхан тахлаг бас хийчихсэн та бүхэн маань. Ингээд бүх юм сайхан боримдоо одоо гэдэг нь зохион байгуулсан дараа сайн болж байна. Тэгээд та нар сонслоо штэ ямар үйлүүд ингэж энэ том содрын За наша дөрөвтэй юм зогсчих. За бидэн дөрөв нь нөгөө кайлаас уу. За тэгээ алтан үнний эддийг хөрсдөлхийд задрах тэр үүд хаалгыг нээлтсэн. Тэгээ тэр бүхний одоо алтан үнний эдэд хэн байдаг вэ гэдгийг танилаа энэ үйлээр. Бид ямар агуу үлийн хаалгыг нээж байгаагаа мэдээгүй. Гэхдээ л бид ингээд зүн бэлгээрээ зүрх сэтгэлийн дуудлагаараа итгэл сэтгэлээ өрлөөд очиод алтан кайлаас ууланда алтан эддийг бурхтыг юу гэж хэлдэг алтан оройгүй юу гэж нэрлэхээ мэдэхгүй байна. Дэндүү том болоод тэд нар өөрсдөө эзэд гэхэд ч багтаад байгаа байхгүй. Тэгээ ертөнцийн эзний алтан амины эзний алтан орчлонгийн эзний буруу ярьж байна. Алтан орчлонгийн эзний за танаас юу гэж хэлдэг юм бол алтан бурхтын эзний бурхтын оддын огторгын эзэн гэх юм уу? Энэ алтан юу гэж хэлдэг вэ? Алтан орчлон гэсэн чинь алтан одод тэнгэр оройгүй гэж хэлэх юм байна. Энэ болохоор сүн ертөнцийн орон зүргүн юм гэдэггүй. За маш өндөр ингээд хэлж чадахгүй байгаа. Дэндүү нь том болохоор. За ийм манайх ч болохоор юу вэ? За хангалттай. За ингээд бид нар бүгдээрээ ингээд нөгөө алтан юу таадаг нээлт тийм эрхийг аваад нээлтчихсэн. Хамтдаа 21 үйл яваад тэгсэн чинь одоо энэ алтан содрын
ихтэй тахилгыг хийх эрхийг тэндээс хатсан байна. За тэгээд та бүхэн баярлалаа бүгдээ. Баярлалаа. Одоо ингээд үүгээд явах. Монголчуудаа гэж яваад байсан шүү дээ. Тэгсэн чинь одоо сайн нэстод ороход бахан хүмүүстэй одоо хүмүүстэй жоо тэнгэр явуулдаг гэж бодож байгаа шүү. Тэгсэн чинь атаахын юм шиг гээл оо чаатах үрэн бэ нэнд атаах амингээ хэлчихлээ л үү. Айгуу. За тэгжэл ертөнцийн эзэн үргэлээ. Тэр ертөнцийн эзэн үрийг ингэж хайцаад игнэр нь тэнцээд өө чи ертөнцийн эзэн үрээ тэнцээд чи Христ юм байна гэдэг. Чи яд вэ? Гafурхан багш үрээстэй. Тэгээ ингэж тиймэрхүү сонио үйл бодсон юм байна. Бас нэг ведийн бурхан ямар Кришна бурхны үргээ болсон. Гэхдээ ингэж номтын тэнгэрийн босод одоо өөр ямар үйл хэрэгээр тэтгэх хэрэгийг би мэдэхгүй. Гэхдээ тийм үйл хэрэг үнэж гэсэн. Гонсраад ихтэй дүнсэн ерөнхийдөө нөгөө хинээс манай судаагаас ихтэй. Тэгээ сая бол өөрийн дээр очиод тэрийг мэдчихээ. Тэгээ өмнө нь болохоор юу гэдэг манай онгодын хамгатай хүмүүс ирж уулзаад ганц нэг нь өөдөөд үү. Тэгсэн чинь гадны хүн ирж чадвар ингээд тариад өгчөөд өглөөд авсан жоо сонир юм байдаг шүү. Манай цараач өөдөөд би ч өөдөөд бүсэлтэй юу ч одоо өөдөө өөдөөд байгаа мó. Өнөө өөдөөд байгаа мó. Хотоо өөдөөд байгаа мó гоор явахгүй одоо. Тийм таны юм болсон. Тэгээд нөгөө сайн сургалт явуулсан тийм. Яг манай царкаш нэг нөхөр байсан. Тэгээд багшаа ингээд ингээд машиж тэгээд таны нэг конат гаргуулсан юм болчихсон. Тэгээд яг үүний үгээр амар юм мэдрэлтэй шүү дээ. Өөрөөр хэлбэл тэр шиг нэг нөхөр байсан. Тэр шиг ингээд хүмүүсийг тэрэх юм байна. Тэгээд маш олон хүмүүсийг заасан. Мөндөр тийм нөгөө яагаад үйлдэл тавхад хайрын өвдөж байгаа. Өөрийг нь хайрлаж мэдхийг мэдүүлсэн. Хайртай өвдөж нь холбогдохоор хүн үйлж байгаа шүү дээ. Өөр яавал гэж хэлдэг. Тийм их гой үйл явдлууд болж байна. Тэгэхээр манайхан бүгдээ бас их том зүйл рүү хитүүдээ гарсан юм байна шүү. Бас нөө энэ их хайрыг энэ хүндэтгэгийг дааж ухаан тэднэрт улам их суух хэрэгтэй болчихлоо. Нөө хариуцлага улам нэмэгдчихлээ хүндэтгэг. Тэгэхээр одоо нэг одоо юу гэдэг нэлээ ухамсартай оюунтай одоо зүрх сэтгэлтэй байгаа хариуцлагатай байхгүй бол энэ өндөр тэнгэр огторгон оройгийн эдийн нэр хүндийг бид нар авч явах болчихж байгаа байхгүй. Хөхмөнг тэнгэрийн өвдгийн тэр үйл хэргийг бид нар зөв өвч дааж явах ухаантай ухамсартай болох шаардлагатай болчихж байгаа. Ноён нуруутай байх хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Улмал даруухан, улмал энгийн, улам одоо үгүй мэдлэг чамсан үнэн шимтсэн байх хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Ямар нэгэн эго амбиц гэдэг зүйл бүр гарах байтугай бүр үнэтгэж явахгүй болж байгаа шүү. Энэ цагаас. Тэгээд сурхан урдаа барь. Хамгийн гол нь сур ихтэй. Сурцсан байхад наад мэдлэгийг чинь тосож явах үед дэлхий дүүрэн байна. Үнийг хэлэхэд. Эхлээд олигтойхон сураадаг. Тийг чин сэтгэлээсээ гуйж байна. Цөөдөд байна бид нар цөөдөд байна. Олон газар очмоор байна. Европ үлдчихэд байна, Африк үлдчихэд байна. Ядмаар байна. Олноороо очмоор байна. Тэгээд ийм л том жоох юм байна. Итгэл хөдлөж хийж байгаа. Оройгүй хэлбэлтэй одоо бид. Тэгэхээр чинь итгэлийг тань дааж явахыг хичээнэ л гэж амлая. Өөрөөр одоо амлах юм гэлж чадахгүй байна юм. Тэгээд та нар маань хичээгээрээ тэгээд нэг сайхан зөв хөл дээрээ болцсон юм чинь цаашаа урагшлаад зөв чигээрээ яв. Зам чинь дардан шүү. Замыг чинь гаргаад өмнө чинь бид алхаж байгаа шүү. Хамаг ачаагийн чинь үүрээд явж байгаа шүү. Хамаг эртлээ үүрээд явж байгаа шүү. Бидний дундаас нь ээгороод энэ тийшээ тараад алга болчоороо гүйж байна. Эрдмээ ихлээ сурчих. Өвгдсөн бохыг хөтлөөд явна. Яа тэгээд гоё. За манайхан үсгээ бүгдээ өвсгөө.
Тэр маань зүүнлийн гал хөрөнгөсөн гал. Тэгээ даатгах тэр. Сүн үсийг мэлдүүлэхэд сүн далбай, сүн дадай шалбааг байсан. Сүмбэр уудас дод байсан юм аа. За сууцгаас болсон хүмүүсээ. Тэгтийн чим үүмэлтэй тагсан. За тэгээд юу яаж байгаарай. За ихлэ юу ч сонсоо да. Сүн үсийг мэлдүүлэхэд сүн үсийг буюу энэ сүнсийг зэхэн бэлтгэхэд гэсэн үг хөөе хүмүүсээ. Одоо сүнсээ ярих гэж байна. За сүн дадаа чинь шалбааг байсан, сүмбэр уус чинь дод байсан. Тэгэхээр бидний энэ сүнс хитэн хэр их настай байх нь энгийнээр бодоход энэ дэлхийн хитэн тэрбум жилийн өмнө үүссэн гэдэг байгаа дээ. За тэгээ үүсээд сүн дадаа ингээ шалбааг байжээ, сүмбэр уус жижигхэн дод болоод бий болж иж. Тэр сүнс гэж юм хүмүүстэй. Тэрбум жилийн настай сүнс гэж яриад байгаа шүү. Ямар сүнсийг бидэд хийчихэд унтаад яваад байгаа юм бэ ардмэ. За явлаа шүү чаашаа. За сүн үрсийг мэнзүүлэхэд сүн дэлхий үгүй байсан юм аа. Сүн үрс сүн дэлхий биш, сүн зам айд мэнзэлсэн. Өөрөө хэлбэл сая сүн зам айд тухай ярьчлаа шүү дээ. Сүн зам галактикийн тухай тэр сүн зам галактик дээр байгаа сүн одоо далайн сүн шалбааг байсан гэдэг. Тэр сүн зам галактикийн сүмбэр уусууд нь дод байсан. Тэр үед сүнсийг чинь бүтээсэн гэж юм. Дэлхий байгаагүй гэж шүү хүмүүсээ. Тэгээд сүн зам биш, сүн зам гэхээр сүн замын чинь цаана сүнслэг ертөнцийн сүн зам нь байгаа. Сүн бидний цаана яаж юм? Махан биеийн дахиад сүнсэн бие юм байна. Энэ дэлхий дээр яаж юм? Дэлхий өөрөө байна, дэлхийн сүнс байна. Оюу сая сүнсүүдийн ярьчлаа шүү дээ. Сүнсүүдийн цөмийг ярьчлаа. Тэр сүн зам ай байсан. За сүн зам ай мэндлсэн юм. Сүн зам ай сүнс бүрийг мэндлүүлсэн сүн эцдийн аяа юм аа. Энд сүнс төрж, сүнс мэндэлж, сүнс мөнхөрч үрцсэн юм. Сүн үрсний сүнсийг хэлж бай. За сүнсийн тоол чамд хэдэн сүнс байна? Тэр сүнс бүхэн энэ л сүн зам айн сүн цөөрөм, сүн горих, шан, хөвд, булгаас анх мэндэлсэн юм. Сүн аршаан булгаас мэндэлсэн тэр л үрсийг сүн үрс гэж нэрлсэн юм. Сүн булгийн сүнсүү үр гэж нэрлсэн маа. За сүнсүү гэдэг сүнсүү байх нэ. За сүнсийн үл хайрлбал сүнс чинь чамд гомд болно. Сүнсийн үл хүндлбэл сүнс чинь чамайг үл хүндлэх болно. Сүнсийн эс хүндлбэл сүнс чинь чамайг орхиж явах болно. Сүнсийн чи өгөөсгөл сүнс чинь чамаас гарч явах болно. За тэгэхээр сүнс та хоёр нэг гэдгээ сан сүнсэндээ залбирч яв. Яг одоо сүнсэндээ бүгд залбир. Сүн зам гадаалтаа бүгд мөргөж сүв. Эксэрэн холбогдсон сүн зам айгаа ижигэн гэдгийг мэдэн мөргөж сөвдөж яваарэ. Сүнс чинь баясаж сүнс чинь сэргэнэ гэж. За сүнс чинь сүүнээс бүснийг санаж сүүж цагаан эдээ хурдж яваа гэж захиас шүү. Сүнс чинь сүн аршаан булгаас төрснийг санаж аршаанаар сүнсээ ундаалж яв. Сүнс чинь сүн солир эзний үр гэдгийг санаж сүн зам эзэндээ мөргөж даатгаж яв. Сүн зам эзэн бол сүн солир эзэн. Энэ эзэн сүнс бүрийг бүтээгч сүн солир өөрөө юм аа. За сүн солир үгүй бол сүн зам үгүй. Сүн зам үгүй бол сүн сүү үгүй. Сүнс үгүй бол сүлт үгүй бол хүн үгүй. Хүн үгүй бол үр үгүй бол юу ч үгүй. За тийм учраас сүнс юу яах нэ? Сүнсээ сүн солир эзний таглагыг хийхдээ сүнсээ мөнхлөх гэдэг хүмүүсээ. Сүн солир эзэн үргэлж мөг чамтай хамт байдаг юм аа. Сүн солир эзэн бол сүнсний эзэн, чиний эзэн, бид бүгдийн эзэн.
сүнсэндээ сүүндээ бүгдээрээ мөргөөд дараа нь гангандаа мөргөөд тэгээд дараа нь бүгдээрээ сүнсэндээ дөрвж нэг дуу дуулж өгье гэсэн шүү дээ. Яа тэгчээд сүнсээ хаалах нэ. Сүнснээ гараа авсан хүмүүс байж байгаа би сүнсээ дуудахгаарай. Хайрлахгүй бол хэлж сүнсээ хаалахгүй бол хүнслэхгүй бол гараа авчихна. Сүнсээ хүнсэл гэдэг байгаа тоолж байгаад хор уугаад тамхи татаад арх уугаад одоо яадаг юм. Ингээ яваад байх юм бол хармуу гэдэг байх юм бол сүнс чинь гараа авчихна гэж шүү дээ. Тэгээс яагаад би одоо хүмүүс ирээд үзүүлэхээр гэдэг вэ? Сүнс чинь байхгүй. Чи хайч чи хэн аваа явчих вэ? Өөрөө гараагүй юм шиг л хэн авчих вэ гэж баг биднийг хардаж хардаг. Тэгээ байгаа юм байхгүй гэж хэлээд байгаа юм шиг өөдөөс. Бас тэгдэг хүмүүс байна шүү. За тэгвэл өгөө гэж байна шүү дээ. Сүнсээ хүсэхгүй бол ингээд үлсгөөд байгаа юм чи чамаас гараа авчих шүү. Өөр хоолхон сайгаад. За гихмишлээ ингээд өнөөдөр эхлээд нүг дараагийнхаа 10 дахь нүг хайрын тахлах хийх өмнө сүн солир эзнийхээ тахлахыг хийгээд сүн жам гадагтаа цүмийг нь амьлуулах нь өөртөө сүмсээр дамжаад за сайхан ямар дуудах хэдүүлээ сүнсэндээ дөрүүлээд солир эзтэй өрн дуудаа дуусан дараа 10 солир эзэдний 10 солир ихэ тэнгэр тахилгаа хийх. За солир ихэ тэнгэр тахилгыг хийхээр 10 солир эзэд маань тэнгэр тэнгэрийн солир хүнсээ өрн дуудан болно. Тэнгэр гэдэг нь 99 тэнгэр биш шүү. Гол мөнгө оройгүй тэн гэрүүдийг хэлж байгаа. За энэ л тэнгэрт байхгүй бүхнийг бүтээгч солир 10 гэдэг мөнгө үгүйдээ мөнхрөн сууд юм аа. Тэд тэн гэрийн мөнх үгүйгээс үрсэн өрн дуудах юм. Гэр гэдэг тусна хэлээд байгаа байхгүй. За үрснийхөө мэлмигээр бүгд дахин шүтэн рүүгээ харцгаана. Одоо дахин шүтэн рүү бүгдээрээ тийшээ харахтаа үрснийхөө мэлмигээр харнаа. Үрсэнд чинь тэн гэрийг тавьдаг мэлмий байна. Энэ махан мэлмигээр харахгүй, тэр хардахгүй. Энэ тархины цаанаа нөгөө мэлмий харахгүй бас. Энийг ганцхан үрсний мэлмийг харна. Ойлгосноо? Үрсэнд чинь мөнх үгийг мэлмийддэг толдгүй. Тэд орчлон даяар тэнгүүд тэд орчлон даяар 10 солирынхон сүнс амьдралыг мөнхлөхөөр ирж буй мэлмий чинь толдож мэлмийд нэг нэ. Өөрөөр хэлбэл нөгөө өрчөд байгаа мөнх үгийг толддог мэлмий буюу толд маань нөгөө 10 солир эцдийн үрсийг тэнгэрээс ирэхтэн харах нь шүү дээ. Золгох нь шүү дээ. Тэгэхээр тэр 10 одоо эцэг орчлон даяар 10 солирынхон сүнс амьдралыг мөнхлөхөөр ирж байгаа тэрийг толдох юм байна. За өөртөө харуулахаар үрцгийг чинь төвнэ. Үрцөөрөө таньж мөргөн золгоцгоох юм байна. Энэ мөнх үгүй мэдтгээг. За шүтэн бүрээс чинь дэлхий бүтээгдэж буй. Яагаад монголчууд шүтлэг ихтэй байлгүй? Тийг шүтдэг. Хатан газрыг шүтдэг ч гэдэг юм те. Мөнх үг тэнгэрээ шүтдэг гэдэг. Шүтэн бүрээс чинь дэлхий бүтээгдэж буй. Тахил бүрээс чинь тэнгэр бүтээгдэж буй. Сүсэг бүрээс чинь сүн сүү бүтээгдэж буй. Бишрэл бүрээс чинь бүх юмс бүтээгдэж буй. Залбирал бүрээс чинь замдуулан бүтээгдэж буй. Хайр бүрээс чинь хан хурмас бүтээгдэж буй. Бүгдээрээ харцгаана одоо харцгаая. За бүгдээрээ өрснийхөө мэлмигээр толдё шүү. Өртөнд чинь толд байгаа. Тэр нь мэлмийддэг. Өртөнд чинь мэлмий байгаа. Тэр нь толддог. Толдохдоо мөнх үгийг толддог. Энэ хурууг бүтээсэн бүхэн хосгүй дэд хайрын эзэд байдаг. Энэ ертөнцийг бүтээсэн бүхэн агуу дэд хайрын эжийнэр байдаг. Энэ дэлхийг бүтээсэн бүхэн тэнгэрлэг дэд хайрын эмгэд байдаг. Энэ тэнгэрийг бүтээсэн бүхэн оройн дэд хайрын экэнэр байдаг.
хайрын ихэ бүхэнтэйгээ учир нь золгоцгоо өвчнийхөө нэлмигээр хайраар бүтээгдсэн байгаа бүх галыг харж хамгаалдаг үрсэн бид байх учиртай юм аа гэж байх гал гэж бичсэн шүү. Өвчтөнд чинь өнгөд орчлон бүтээсэн ижи бүрийн хайр бий. Өвд чинь өн мөнх орчлон бүтээсэн эцэг бүрийн хайр бий. Өвд чинь өргөн хангай дэлхийг өргөж ачлах хайр бас байгаа шүү. Хайраа нээж хан хуваг ургуулцгаа. Хайраа дэлгэж хамаг бүгдийг бүтээцгээ. Хайраа өргөн гарч хайртай бүхэнтэйгээ учран золгоцгоо. Хайргүй бол чи хэн юм бэ? Хайргүй бол чи юу юм бэ? Чи хайрын үсэн гэрлээс бүтээгдсэн хайрын бурхан үр. Чи сүн хайрын сүн юусэн эрднээс ургасан сүнсэн үр. Сүлтэн үр. Солирн үр. Өргөл бүрээсээ чи өөрөө бүтээгдэж, мөргөл бүрээсээ чи мөнхрөх чамд нийлж байдгийг мөргөцгөө. Тэгээд өргөлөөн өргөцгөөгөөрэй гэж. За бүгдээрээ шүтэнтэйгээ өчнийхөө мэлмигээр учран зовгоноо. Очлон даяар байх солир эцэгдийн солир өсгөөд мөнх үгүйд амьдрах 10 солир гэтэйгээ хайраараа учран зовгоцгоо гэж. Жаргал гэмээр хөх тэнгэрийн бурхад бүхэн задрах учиртай юм. Одод тэнгэрийн өв болсон мөнхөх тэнгэрийн өвгөд амар амгаланд бухалж гэмээр мөнх ястах зам буй гэмээр. За тэгээд ань хайрлсан цэдэр, амьсгал хайрлсан аяг, амьдрал хайрлсан ихэ амин 9 гадаа цагтаа бүхнээ. За Bravo!